Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч төв чиглэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Хүлэг эрдний хямраар төр төмнөө үнэлэгдсэн бурал уяачийн зөрчлөн ирээд байна. Энэ удаагийн Тодмагнай подкастын маань зочноор Монгол улсын алдарт уяач Гомбочир оролцож байгаа. За тэгээ эрхэн хурдан морь сонирхогч та бүхэндээ хурдан саарл морины эзний одоо амт тухайчийг хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. За сайхан зосч гэнэ үү Гомбочир бидний урилга хүлээж авч ярилцсан байна. Сайхан оо. Сайхан зосч гэнэ үү? Сайхан. Зуншлах тавтай байна уу? Тавтай байна. За хоёлаа ярилцлага сайн хүлэг эзнээ алдаршуулна гэдэг үгийг хэрэглэх дуртай байдаг. Олон нийтлэлээс энэ үгийг ашигладаг. Тэгээд таныг одоо төр төмөнд нь түмэн олонд алдаршуулсан саарл морины талаар мэдээж ярилцах хэрэгтэй. Тэрний өмнө удам хөшлийн талаар, ялангуяа тэр эцэг саарл азарганы талаар та манай уншигч хэрэггүй сайхан ярьж өгөөч. Тэрнээс ярилцлага хийх. За эцэг нь Маранбийн баярын гэж баян цагааны Маранбийн баярын онгон атоо. Их тал нь бол жаргалын хөрөнгийн төл улсад одоо ам хотод жаргалын хөрөн гэж манай хатмын ах баян сандан гэдэг хүн мэдхгүй үстэй танарч. Тэр Малтар сэргээ шоронд ороод шоронгийн атон дээр байж байгаад би нэг тийм азрахтай хүн дэлгэрэн жаргалын хөрөн гэдэг тийм азрахтай тэрийг авчиж ууя гэдэг ингэ явсан байхгүй. Тэгээ тэр үед чинь машинд чачдаг. Тэгэл бодвол замын сууж хараад азаргаан готлоод юм уу морьрлаж ирсэн багт. Тэгэл элсэн жилийн улсад ганц уралдаа ганц ам хот үтсэн. Тэгээ тэр жаргал хөрөнгө гэдгээ зах чинь дэлгэр хааны зартаа урдаа зурх байхгүй. Тэгэл ахиж ууяг гэдэг. Тэр азарганы төл ихтэй байсан байхгүй. Зээрдгүй байсан гэсэн тийм. Зээрдгүй байсан. Тийм л өгсөлтэй атуу да. За хүлээж аваа. Жаргалын хөрөнгө гэдгийг яасан гинэ та сая бүр нэг тийм ойлгомжтойгоор сайхан тайлбарлаад өгөөч. Танаа хадмын манай хадмын ах баян сандан гэдэг хүн байсан. За. Одоо нас барсан та. Манай хадмч байхгүй. Тэр хүн жаргалын хөрөнгө авахад дээр үе юм гатуухад 5,000 цаас баатанд бааж үтлээд очсон гэж байгаа. Тэгээд очихтан зэрэг за хөрөнгө зэрэг авахгүй жилдээ. Гэсэн чинь 1500 өгч тэгээд аваач хөөхд гэр өрөх гэсэн гэж байгаа. За. Тэгээд яг 5,000 цаас ягаад баатанд байгаа татсан чинь 1500 юу юм. Тэгээд дээр нь үзүүр толгоос харах талмаар өгч тэгээд үртгэр авчихсан тэгээд тэр өөр хазрах. Тэгээд тэр өөр хазрах бол эдэмж хордон байсан дөө. Танад ирс одоо танаа хадам авснаас хойш одоо тэр улсын наадамд орсон юм уу? Тэрнээс өмнө орчихсон байсан. Үгүй өмнө нь тэр манай тэр сантах чинь Малтар сэрэгтэй баян хүн байсан байхгүй. Малтар сэрэгтэй мал дараад шоронд орсон. Тийм. Нэг жилдээ ордон чинь Малтар нэг жилдээ хийдэг байсан юм билгүй. Тэгээ шорондор ирээд өнө баян хүн чинь 5 хонд нүртэй. Тэгээд шоронгийн хорихын атонд гарахгүй. Тэгээ хорихын морь ууж. За. Тэгээ морь ууяхтаа тэр миний тим азрахтай хүн тий. Тэгээ авчиж ууя гэсэн. Тэгээд шоронгийн дарах. Юу болсон байхгүй юу? Тэг хүрэн азаргаа өөрөө авчираад тэндээ байсан юм уу? Үгүй энэ шоронгийнхаа шантаар уухгүй юу? За харин тийм. Тэгээд тэр уйсан жилийн улсад амууд утсан байхгүй. Тэгээд тэр хүн настай ч юм байсан тэгээд дараа дээр нас болцсон баг хөө. Тэгээд ахиж уягдаг. Тэгээд тэр хүрээ азарганы манай хандал шингэсэн тий. Тэр хүрээ азарга тэгэж дахиж бол улсын наадам дээр энэ төр ирж уралдаагүй. Тэр хаваараа бол их олон дөрүүлж ажилласан уу? Тэр бол дэлгэр хаан баян өндөр насаараа дөрүүлсэн бол. Манай тэнд очиж нэг 3 тагсан дараа юм билээ үз. Дарваа өгөн гэдэг нэг өгөн байсан. Тэр үнэ 2 хүрээ цагнуудаа дараараа дөрүүлж. Тэр нэг манай сумд дотоётой 3 нэг тагсан. Тэгээ манай сумд оролцсон 3 нэг тагсан. Улсад нэг юм утсан тийм л. За тэрний яг бие төлн тэр зээрдгүү бахан тийм ээ. Яг бие төлн тэр зээрдгүү. За эцэг саарл азаргийнхын тухайд нэгдлийн адуунаас
Тэгээ Мармын баяр гэдэг нь баян цагаан хүн шүү дээ. Тэр чинь мундаг яач хурдан морьтой байсан. Улсын цал мал байсан юм. Тэр үе улсын цал өгдөг тийм л байсан гэдэг л байсан байхгүй юу. Тэгэл манай шүтгүүч юмсан гэдэг нь 2 морьтой явж байгаа л яаж таньсан энэ л хурдаад байна гэж хариуг нь өгч байгаа даагаас нь шаруулдаг. Тэгээд надад ч 500 заасаар гэсэн байхгүй. Тэгээ би 100 ногоон тавьж яаж болно хавар намар ганцхан ажил хийгээл өнгөтийн 100 жилийн 100 дагны уралдаан сургууль цуглахад 9-1-нд оролцсон. Тэр үнд ч горох гэсэн. Тэгээд хайтан шүтлэн болсон. Тэгээд шүтлэн язаална соёолон цөмдөн төрсөн. Сумандаа юу? Тэгээд сумандаа ганцхан 3 болсон. Тэгээд зодог тайлхтаа бас 4 төгөж зодог тайлсан. Тэгээд зодог тайлхны хайтан жилэл 18 жилд 19 жилд насалсан даа. Азаргаа дуучин их насалдаг юм шүү дээ. Та нэг хэдтэй ухт нь алдаад тэгээ түрүүнийг түүх яриад байсан тий. Гарч 6 тайд нь алдсан байхгүй. Тэгээд мө туранхай зодод төгдөө тамир татарсан тэр үчин тэжээдгүй байл. Тарьдгүй байл. Тэгээд тэжээлгүй мө гарч 6 татар суманд аваад 3 төгөж. Тийм л очиртай юм дөө. Саарл азарганы ер нь хэр олон төрөл үлдсэн бай тань? Саарл азарганы төрөл асрал үлдсэн. Гарсан төрөл бол хурдан. Тийм бахаас яах вэ? Ерөөсөн тэгээд энэ таарах бахад зарчих нь өнөөх нь надад эргэж уралдаад намайг дийлээл ингээл байдаг байхгүй. Би 33 азарга саарл азарганы төрөл 33 азарга зарсан юм байл. Төөх та хэдэн гоо хураалгадаг байсан юм? Үгүй яах вэ тэгээд цууж гарсан ингээл яг нэг жилийн унаг өссөн гэдэг чинь. Тийм ээ тийм. Тэгээд жилийн унагнаас дандаа даах шүтлэн унаг байхад зардаг. Тэгээд нөгөөдөл чинь улсууд уйсаар байгаа. Тэгэл төрүүл гэж яригдуулаад тэгэл эргээд надад дийлдэхгүй болж байгаа юм. Танаа тэр аваар бол саарл азарганы төлөвд олон байт юм байна дөө. Сайхава баян дээл цант дэлгэрангай адаацэг ин зүүн баруун тал дэлгэрангай хайтал манай суманд бол асар олон бай. Тэгээ тэр зарсаацны төлөв бол дандаа хордон гарч байгаа юм. Төлийнхэн төлөлд эргээд хордлоод байгаа юм. Би манай тэнд сахал хорвоо гэдэг нь залуу надад олон дүрт. Тэр үнд үлдэн шүтлүүрээ дотоо бараа ороод төрүүлээд ирэхгүй юу. Дотоо үргэсэн бараан донд хөөгтүүд яагаад. Тэгээд төрөний хангаараа шүтлүүрээ төрүүлээд ирлээ. Тэгээ маргааш нахаж уралдаад тэр би 5 шүтлүүрээ өссөн байхгүй. Маргааш нь саарлан төрүүлээд хонгарнаа мөч юм. Тэгээ цаад 3 нь хийдэг км. Тэгээ тэр ам хөтөц зангуурыг 15,500 цаас зарч байгаа тийм. Тэгээ 1500 зарсан хүн чинь төлөв нь хордон гараад өөрөө хордлаад. Гарсан төлөв болгоно хордон. Тэгээ тэр хонгарцны төлөв говь шанхтаа ч төрүүлээ, халуу азаргач төрүүлээ. Өөрөө хордон байж байгаа насаасан л даа. Тэгээд тэр хангарцны төлөв бол авар хордон байсан. Төлөв болгоно хордон. Тийм л юм байна. Та тэр төлөвүүдийн ер нь хэр өн хөргөж зарддаг байсан бэ? Тэр үед чинь хадуу өн дөрөөгүй. Унаг зарвал 500 мянгач өгдөг байсан бохоо мэдгүй мартчих юм. Унганд нь зараад идэг байсан юм. Унганд нь зараад шүү дээ. Өнөө хурдаа болгодгүй л байсан юм байна л да тийм ээ хүмүүс. Өнөө улс чинь унганд наваа хям тэгээд тэгэл тэр үед мөнгө гатаа байсан юм чинь. Мөнгө бол мөнгө л байсан. Одоо 100 цаас гэтэл одоо 70 хэлийн шуудаа горлоо цаана 10 цай авна. Тэгээд сахаруудаа авах зөнтэй юм авдаг. Тийм байл шүү дээ. Тэгээд их зарсан дөө зарсан. За таны саарл морь бол одоо стал нөгөө Монгол адууны гайхамшиг чанарыг харуулсан домог болсон хүлгэлээ. Тэгээд хидтэйгээс эхлээд ер нь уягдсан юм бэ? Харин би шүтлэнгээс их уяад шүтлэндээ дааганд нь уяагүй шүтлэнгээс. Хөгж байгаа тамиргуудаа чийж байгаа юм. Морьч саарл морь штэ. Гаранти. Ааха. Тэгээд өнөө зододуулаад саарл гавчиг дургаатай уруудаж цог явсан ирээд хэдэн туранхад ах чинь яаж уях юм бэ? Сургаад амын хаглаад орсон. Тэгээд хойдон дил нь уяхад тэгэл ерөөсөн
соёлмолтой төрөөс шүү дээ. Сумандаал дангууралцдаг байсан гэсэн Би сум аймагт би тэр үед аймаг явдаг байсан юм аймаг да. явдаг байлгүй яг. Гараа юусан тэгэл гараал тасраал улам холцоор болдог байсан. Одоо юунд 9 зүйлийн наадмын тэр Бадар гişгийн хар тэр очинд нүүлтэй хол тасарсан шүү дээ. Хойно өмнө ороод ингээ салбиж байгаа. Тэгэл үзүүр дээрээ саарл мэлсэн. Тэгэл саарлаж байгаа тэгэл олон саарл одоо байсан зүйн байсан. 9 зүйлийн даншигт чинь 10 хэдтэй морин би 2000 14 тийм үү 16 тал байх нь шүү дээ. Хэрвээ 99 онд яг 19 настай л байсан юм бол тэгвэл тэр үеийг мат. та 99 онд 19 настай морь ононгийн аврах хайртай оролцож төрүүлсэн л гэдэг шүү дээ. 19 19 тач эдэн тэр ононгийн аврах хайрыг оргисон. Тэгэхээр чин 96 оны 95 оны 9 зүйлийн даншигар чинь бол 96 оны 9 зүйл үст. 95 он. 95 оны 9 зүйлийн даншиг тийм байна. 95 оны 9 зүйлийн даншигар чинь тэгэхээр 15 тал байх нэ тий. 14-тэй байсан уу 5 тал байсан. Тэр үеийг мартчихсан. Хүн чинь өөрийнхөө амийг мартчихдаг юм байна. Яг төрөөс он инж мартчихдаг юм байна. Тэгээд одоо 9 зүйлийн даншигын талаар та бас сайхан дурсамж өрнөч. Одоо манай аав ээжийн дүү бол бас морь уйдаг. Баянгор аймагт. Тэгээд тэр 9 зүйлийн даншигт уралтна гээл манай тэр хавар чинь бөөн хөл хөрцөг болоод одоо бүтэн сарын өмнө л хөдөлцөж байсан шүү дээ. Баянгорын Эрдэнэс одоо шаргалжуутаас. за Тэр ер нь одоо танаа дундгаваас одоо ялангуяа танаа сумаас бол тэр 9 зүйлийн даншигт хичнээн уяачд явсан. Ямар хурдан мордууд явсан. Тэр одоо наадмын дурсамжаас хуваалцаач. за манай сумч чинь баяр явсан. Давгийн баяр явсан. Би явсан. За өөрч Хүүхэн Баатар энэ дэлгэр зөгтөг Хүүхэн Баатар энэ хоёр явсан. Бид энэ манлай болсон. За нэрийг олохгүй л. Тэгээд Хүүхэн Баатаргийн хураад дөрөвт гэсэн. Хүүхэн Баатарга тэдний хоёрын дааг 4 таваар орсон. Давгийн баярын бас л манай онгон шүтлүүрээ тэн дээр 5 таг гэсэн. Надаас саарлцаргаад хонгор шүтлэн оноглаа шүтлэн дааган даалан төрүүлчихгүй. Тэгээд шүтлэн тэн дээр 5 таг гэж байсан. Хонгор шүтлэн. Тэгээд манай саарл мөр төрүүлж байсан. Тэнд 9 зүйлийн даншиг ер нь олон морь уралдаж байсан уу? Хэр өтгөн наадам болж байсан Их өтгөн болсон. Юу зөвхөн бүдүүмөр азар хоёр 1000 гарan тоо аваад. Тэгээ бүдүүмөр нь элдид мэдлээд хасдаг юм яадаг юм уяан буруу гэдэг юм. Тэгээд 670 мөр тагсан юм. Азарг нь одоо мэдхгүй. Азарг би бас гавчиг саарлах тачсан та бас. Тэгээ би өнө тэр залуу юм мангар их одоо юу тэнгэргүүч мангар бай. Хорлоод хараад гаруун жи хараад гараад өнө би гавчиг 6 настай захтаач саалмартаа оролдоод хат цог ирээд өгдөг байсан. За саалмар гараад. Өнө гавчиг атар гараад. Тэгээд би гарахт нь гаруун жи харыг хорлоод хараад ирээд байгаа. Тэгээд энэ хоёр хараад салбарлахгүй. Ингээл хөвгтэн дахиад гарлаа. Тэгсэн чинь харлаа дааргараад ирлээ. Гаруун жи хараад гэдэг. Тэгсэн чинь манай саал азар бас л гараад татсан. Нэг 2 км-тэй хорлоо даарах чинь бөөр тасаад 2 км-тэй гараад ирсэн. Тэгсэн чинь манай саал араас нэгсээр бол ирээл нийллээ. За тэгэл гаруун жи хараад байхгүй. Тэр нь доор гарсан юм уу тэгээд тэр наадмын дээр өгсөн л дээ. Таараад өсөж байгаа эдлээс хараад байсан. Тэгээд тэрөнтэй үзэр бол 8 орж байсан. Тэгээд аавар газар чинь хин цэцрийг тэлээ хийдэг байхгүй. Тэр чинь хорлуудаар чинь улсад айрагдсан төрөөс задрах гэдэг. Тэгсэн тэр чинь аймагт соёлын төрөөсөн гавчиг газар. Тэгээд суманд бас язаалын соёлын төрөөс. Тэгээд аргагүй тэр нь тэлэгддэг юм байл. Тэгээд 8 таг гэж байсан. Тэгж л наадмын тэгээд залуу байхад мангар сахсуу гэдэг юм дөө. Тэгээд би тэгтээ нэг сахсууч байгаагүй. Нэг ч мангарч байгаагүй. Тэгтээ бас сумын хайдад бол бас за
атаацгаас идэн соёлмор ирэхгүй юу. Тэр миний гавчиг саарлах соёлм байсан. Тэгсэн чинь Мохорбаатар соргоцсон тэргээр атаацын 5 айлын үрээч төрөөрийг нэвчлэж. Тэгээд манай дүү Санжи гэдэг байт. Одоо ч байгаа. Тэгсэн чинь тэр манай тэнцгийн цагта улаас гамболт гэдэг залуу. Тэтгэл орсон чинь Санжи битэр орсон чинь шийдэрх таталт юм байна. Санжи манай дүү жоохон баалгана. Би нэг л бол. Тэгээд нэг архиуд хүмүүс нэг угаад хаалцдаг юм байна. Тэгээд Мохорбаатарын эрүүрээ тэргэл очил харлаа. За танаа эдүрэнд миний саарлууны тохондор шорхаих одоо нэг чалга. Гэтэл тийм байсан чинь манай Санжи тэгж байна. За хорд шатгаж яасан жоох юм сахтаад юм. Та тэгж хэлж явахдаа яадаг юм. Дандаа хордон гоцгол авидж байгаа юм. Гэж байна. Тэгээд өнөختөө бантаад мөр харсангүй. Тэр каланкаад нэг захаа байдаг байхгүй. Тэн дээр ч готлаа тайлцсан. Схем болгоон тохонд тавьчаал. Онцсон мар ороод л гараад ирлээ. Тэгсэн бараат байгаа ч гэж байна. Гараач. Тэр атаацгаас нэг хэрүүрээс байхгүй. Тэгсэн чинь манай найз мөнхөөрөд залууч гэн. За хээрат бол ирчвэнтэй их хол юм аа гэж. Бараач. Тэгэл өндөж чаддаг. Тэгэл очилоод. Тэгсэн чинь манай сарлуур төрүүлсэн байхгүй яа. Тэгсэн чинь өнөөгөө ч хоороо. Бараарч үгэл хоороод. Та нөгөө хэлсэн үгэндээ бантаад харж чаддгүй. Тэгээд тэр хэрүүрээ атаацгтөрөөс хэрүүрээ хамаа хүчүүдэд атаацгач нь 2 үрэл аягдсан юм. 3 гацагдсан. Тэгээд манай самын үлэмжлэл орсон байлгүй. Тэгж л наадам хийж тэгээд муу ялахгүй авчих. Гэхдээ тэгтээ яхав дээр хүн өөрийнхөө нөгөө дүүрэн итгэлтэй байл тэрийг илэрхийлээд хэлсэндээ өөрөх бас сайхан л үстэй. Тийм л дээ зүгээр. Би бас сумдан бас өс бас том ам гардаг байсан юм билий. Тэгээд наадам гэрэл таншин гэж амбараа төрүүлдэг бол яг л гэдэг л байсан. Тэгээд хорвоод чамалд төлөөсөн байсан давгийн байт амалд төлөөс. Тэгээд давгуугаа ч улсын аварга малч сайхан хүмүүс их хурдмарт. Тэгэл аймгийн наадам жохор тэдний хэр дайч юм л. Тэгэл за миний мөр онгойлох чадaltaй байна уу гэж очил тэгнэ. За байхад байлгүй тэг. Тэгэл яг та хон өмнөрөл такгүй шүү дээ мэдээж. Тэгэл аймагт ч одоо гугаач мөр төрүүлж бич мөр төрүүлж баяж мөр төрүүлж хорвооч төрүүлж дандаа дагууга мөр төрүүл манай оног мөр биш. Нэг л ятны оног мөр. Дагуугач нэг л ятны мөр байсан чинь. Тэгээ тэр бол нэг л ятны мөр. Хорвоогийн одоо баярын ятууд ч манай оног ятнууд байхгүй. Тэгээд тиймэрхүү наадам хийдгсэн. Эсэн зүйлд чи урд эхний өдөр нь азраг уралдаад маргааш нэхмэр уралдсан юм. Азрагны маргааш уралдсан нэхмэр. Азрагтайгаа нэг өдөр уралд. Нэг өдөр юм уу? Нэг уралд. Өглөө азраг мордоод өдөөс хойш нэхмэр марцсан юм. Азраг 8-т одоо за ер нь бол айрагданда эхний 5-1 гэж яталч 8-лчлаа. Тэгэхээр их морины уралдаан бол нэлийн бас хүлээлттэй арай тооцоотой уралдаан болох байлгүй тийм ээ. Та ер нь саарл морой ер нь ямар хавцаа одоо хаахан нэрх бол гэж бодож ирсэн бэ? Тагаар цаг үлээ гэж бодож байсан. Тэгтээ айхтл батлаатай байх гэж бодож байсан. Уяач чинь бас нэг мөрнийхээ шинж байдгийг хараад мэднэ шүү дээ. Саарлаа дараа бол би баараагүй айрагд гэж бодсон. Тэгээ аргагүй хэмжиж байна. Тэгээд азарган айрагдах болохоор за сар явалтал гэж бодсон. Тэр дээгүүр гарсан юм бэ сарламар? Сарламар бол бадрагчиг хар ихтэй гарсан. Тэгэл
араас нь гараад ирсэн. Сайн дээгүр гарсан юм тий. Ер нь тэгээд 7-8 дээр бас явж байгаа тэгэл шууд дараад гардаг мөр байхгүй. Тэгэл бацаагчиг арт аюулын хойно өмнө ордож үдэл зэрэг өдөр дээр төрүүлсэн байхгүй. Миний саарлмөр бол гарам байгаа юм л юм. Нэг та бас нөгөө хөгжилтэй төв ярьсан байдаг штэ. Тэгээд нөгөө морь төрүүлэгчээд байсан чинь тэр хавийн нөгөө одоо джип машинтай өндөр машинтай хүмүүс саарлморны эзэн хаа байна гэдэг айс хаахлаар нь би бас уулзахгүй явцсан цухтагаад байсан энэ гээд нэг түүх ярьдаг байлгүй лөө. Тэр чинь тэр саарлморын зүг бас нэг гавчиг соёл өрөө гэсэн. Тэр 900-ийн наадмын соёл өрөө олчихгүй юу. Гавчиг саарл дотор соёлон саарл өрөө саарлмор саарл би чинь 5 бүдүүмүүдтэй очсон тийм. Тэгээд цаатуул нь 10 дотор байхгүй саарлмор ганцаар төрүүлж байсан. Тэгээд тэр саарлморны төв саарл соёлын ямар нэгэн басгуулсан сайн гарвал хөл сайн гарвал мөр сайн төгдөг байхгүй. Тэгсэн чинь манай нэг нараа гэдэг хүүхэд байсан жоохон дөө тэгт 10 үедтэй л байсан. Тэрийг хөлдөөд иргээ явуулсан чинь харин дөнгөж чигтэлдэг юм байна. Тэгээд маргааш нь би такуулаагүй. Даа чинь хөлн болохоо байсан. Аймгийн дараагаар яадлын кохлир байгаа сүүлийн шугаад ингээд үс. Наа чинь хөлн утсан гэдэг тэгээд тэгж явуулдаг. Тэр бол хөлцтэй байсан бол бас соёлын төрөлхөд одоо байхгүй. Морьтон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст. За 97 тэр 96 онд яаж хаана оролцсон юм бэ та? 96 онд бол нутагтаа оролцсон уу? 96 чинь их ордуулаа үст. 98 онд их орч үү те? 95 онд өндөр гэгэний болчоод 96 онд өнжөд 97 онд заваад амьдны болохгүй 96 онд Тэгвэл аймаг хвтал оролцсон баг. Ааха. Тэр үеийг мартчих юм уу мартчих. Аймагт оролцсон уу суманд оролцсон тэр л хвтал оролцсон. Төрүүлсэн л баг. Айрдаг төрүүлэхээс гардаг юм бол үгүй юм. Өөр хангаад уралдахт бол одоо Дундговын буюу нутгийн нэр гаргана гэж. Дундгов аймагт одоо улсын бүсийн уралдаан заваад амьдны тэр тоомой болохоор одоо нөгөө сумын гэдэг юм уу? Аймаг сумын нэр гаргана. Тий, сумынхаа нэрийг гаргана гэдэг бас хариуцлага хүлээгдэх байлгүй дээ. Заваад амьдны ойн бүсийн талаар бүсийн уралдааны талаар бас та дурсамж үүднэж. 1997 оны уралдааныг би ярьж байна. Энд дээр чинь би түрүү доор гарч ирээд ингээд төрүүлсэн гэж яриа үүдтэй. Тэгвэл тэр одоо нөгөө хоёул ярилцлага хэлэхээс өмнөх зүйл учраас бичигдэг байдаг. За. Тэр чинь манай сумын тас гэдэг сумын тасаг дарга байсан. Тэр яваад 300-400-аар маруулсан ч гэсэн. Тэгэхэд 200 хэдтэй тэр полигоны урдаад тэр нэг шар 170-аар гарсан энэ гэж. Тийм 270 хэдтэй гарсан байсан. Тэгээд би тэр сумынхаа дараа сумын тастай одоол гараад ирэх болсон баг. Гараад ирэх болсон баг гэдэг ингээд байсан чинь 270 хэдтэр явж байна. За өнгөрч. Түрүү чи полигон өнгөрч юу? Полигон өнгөрөөс чинь говь гатлаад 10 км бол яддаг чинь баригддаг. За Мохорбатрын 5 хэрмэл тасраа явцсан. Тэр үнийг үзээ одоо наад өнгөрсөн хайрагт та нарын бас сумынхаа дараагаас та нарын хэлэмэл хүрч байгаа юм гэж хэлэх юм гэсэн заргэлж чадсангүй. Тэгэл яах явж байгаа яасан чинь полигон гэсэн чинь хөөсөл гэж энэ сумын дээр тэгсэн саарлморч мөн үл гэж мөн байна л гэл. Тэгэхэд 10 хэдэн морил төрөнд нь явж байсан. Тэгэл тэр хэдэн километр уралдахаа тэгээд тархиу орж ирж байгаа? 25 км-ээс уралддаг тэрсэн. Гэтэ та гараад явах чинь 270 дээр явж байсан гэсэн чинь тоолоход. Тэгээд нэг 7-8 км явсан байхгүй юу? Тэгэл 270 дээр явсан. Тэгэл би одоо энэ 270 дээр явж байгаа юм чинь яаж эдийн газар явж барах юм. Заадах чинь уяатай байж юм бол шүү дээ гэж одоо тэгж бодоод тэгэл дөрөвчмөр харах гэж байна. Дөрөвчмөр 5 хэрмөр говь хатилж байна. Тэгээд яг тэр говь донд тонхчлаа явж байсан чинь сумын дээр тэгж байна. Энд чинь саармч ороод ирж байгаа биш үү гэх харж юм байна. Тэгэл явт.
Хөөхөд гашир хөөхд байсан. Тэгээд тэр тус шууд нэвтэл гарч байгаа. Тэгээд нэг сайхалт итэл төрүүлсэн. Та тэр үед л одоо тэр хож амжин бол одоо бол энэ дээр бол найдалтгүй л отцсон байсан биш үү? Сум нэгдлийн дараах чинь дандаа аймаг сумын дараах чинь манах төрөл нэг ингээд яг яваад дипнээс угаад арих угаад байгаа юм. Саарлатар тэрэн балын хөрөн атар төрөл саарлатар оюул холбоотой орж ирээд саарлатар зөв талд нь байсан чинь тог эсгэр босгаад хөрөн зэрэн балын хөр атарнаар ордог. Зэрэн балын хөрөн төрүүлд манай саарлатар хамаагүй. Тэг чи өнөө гарч 6 настай 900 дурлдаг саарлатар шүү дээ. Тэр өвгөн саарлатар тэгж байсан. Би чи дандаа хонгор саарлал дутаа өгнөд. Хөрөн буурал цаахар маарад билд. Саарл морь төрүүлээ саарл лазрага аман хөөцөөд бусад насны морьдууд ер нь яаж тавсан? Би хоёр хүн одоо улсын наадамд саарл 6 зураагаадаггүй л саарл морь 6 даггүй л шарандан эндээс давхар. Тийштэй нэр би мартчих. 95 оны тэр өндөр гэгэний наадамд уралдах чинь та Понцог Болжиргаатай таарад Понцог Болжиргаа таныг улсын наадамд ирж уралдаач гэдэг чинь тэгэхэд билүү? Тийм. Тэгэхээр та 96 онд улсад ирж уралдсан юм биш үү? Тэгэхгүй яав тийм. Улсад ирж уралдаад саарлал 6 зурлаад тэгээд би ч улсад 3 жил ирсэн шүү дээ. Тэгээд 3 жил ирээд саарлал 6 хатан шаранта адрууд мөрөйт давхар үйт тунд даваад энэ явж байгаа. Тэгээд энэ чаач аминта дотор хэлээгэл хоёулынгийн төрүүлэх хэл золиотол ачлгүй яхав дээ. Тэгсэн чинь адраг маань тэгж хайлраад амаа хөдөлж идэв. Тэгээд саарлал тэр дараад ирэх бас урамгарч байгаа. Та тэр үед нөгөө ам чин түрэгдсэн байсан. Түрэгдээгүй байсан уу? Юм дуграагүй байсан уу? Манай очир гэдэг манай сумын очир гэдэг зав байдаг байхгүй. Тэр үнтэй би улсын наадамд цог явдаг гэсэн. Тэгэл чиний ам төргийн шүүлэг нь очив. Тэгэл яг та нийтийнхэн тэр очирч намайг бодвол зав. Би бодвол зинх малч юм. Тэгэл тэрүүнийхээ юунд үргэлжлэл аль. Тэгэл хараач тэгж хэлж чадаагүй хаа. Очиртаа хэлүүл хэлнэ. Тэг өөр бол би энд хэлхий. Тэгж хэлдэг байхаар би хэмтгүй хэлээд мартсан юм гэдэг. Улсад 3 жил ирээд тэгээд одоо 6 удаа зургаалсан гэж ярьдаг ч тийм. Үгүй анхныхан жил сармар оноо энэ тэтгэн сарлал мөртөө энэ баачин хэрмөртөө гурвал даваандар гарч идэв байхгүй. Тэгээ на говьгатраад ч 3 удаа чийггүй тэгээд шаач явуулж чаддаг. Тэгээд анхныхан жил 45 дах гэсэн. 3 бол гарч ирээд даваан дарагч ихэд өдөрт нь гарч ирээд тэгээд 3 бахаар ингээд чийг атуу шаачаад. На морь ургалаа суулгахад ингээд тэгээд хойд төлөө ингээд тэгээ явж чаддаг. Говь талгад ядууч. Одоо бол энэ хойд 9 зүйлд одоо энэ хүйтэл одогтол миний сард одоо амьд байх бол гараалт хийчихдэг төрөл. Тэр нөгөө саарл мөр 45-аар ордог жилиг ярьж байна та. Аа. Тэр жил би тэгж 40 30 дээр азармаар хоёроо таггүй. Харин цаана нэтэн бага мөр дээрсэн. Дандаа 10 дотор багцсан та. Язаал өөрөө 11 тагсан. Шүдлүүрээ дааг 6 тагсан. Шүдлүүрээ хийдэг гэж. 10 дотор багцсан. Та чинь нэг манад өгжсэн, манай сэтгүүлд өмнө нь өгжсэн нэг ярилцлаганда би чи улсын наадамд 3 удаа ирэхдээ 6 удаа 6 тахиулсан юм аа. 6 удаа араас малтарсан гэж нэг ярьсан байсан шүү дээ. Үгүй чинь анхны жил саарлал 45 таггаад. Тэгэхээр дааг 6 юм биш үү? Тэгээ дааг 6. Тэгээд саялан хятаал үрээ чинь 18 таггаад саял үрээ үгүй хятаал үрээ 7 таггаад саял үрээ 11 таггаад. Хоёр дахь удаага ирэхэд яаж тахсан? Тэгээд тэр надад мэдхгүй айрхтал байхгүй байсан. Тэгэл 3 дахь уралдаанд адрууд өмөр хоёулаа зургаалал. Тэгэл энэс шууд урагш. Явсан. Тэгээд давхрыг гаргаж жилтэн чаач гэж. Хоонда аймгийн наадам чинь улсын наадам биш. Хоёр мөрөн төрүүлэх хэрэгтэй л атсан багтаад атлал тийм л бодлоо явуулсан байл гэдэг бодлоо.
тэгэл яг адраг нь загдсаад амгуудад тийм тэр бол хөрөнтэй аюултай ирсэн. Саалмар цаана урам хуглаад 270 идэж явж байгаа. Тэгэл би машин төрүүлээд сумитэрж байгаа. Дараа хэлж чадаагүй. Та нарын ам наслд миний саалмар ингэж байгаа гэж хэлэх юм уу гэж бодоод бас хайргдаг бол хэлж л таарах л та. Тэгээ яг төрүүлсэн болохоор тэгээд угаа. 98 онд их хурдад ирж уралцсан уу? Нөгөө шигшмэл морд их хурд уралдаан гэдэг анхны. Тэг чи би одоо би чинь тэнэг хүн. Би чинь ачуул 53 таа байсан. Их хурд явахад би дандаа хөлөөрний явсараад 300 км газар хөлөөрний явсаар. Тэгээ нэг чинь уулын хайрлаад хөлцөл би ажлын гасаад байсан чинь. Тэгээд тэр хөлцөл үлдэх юм билээ. Тэгээ дутуу ятаачаад 40 идэхгүй шүү дээ. Сар лазарга авчихсан юм уу? Авчихсан. Сар лазарга дээр төгсөн. Сар лазарга чинь даахан тагсан баг оо. Даахан тагсан. Нандаа холоос явсан юм чинь замдаа ажиллаар нь явахаар ядарч амар сөдрэн ажлын тэгэл яваад байсан. Даахан тагсан баг эддэг гэсэн үг. 100-аар дотор л тагсан. Хол газраас хөлөөр очсон. За тэгэл нөгөө аян замын аян шиж ядарч байгаа. Дээрээс нь ус солигдоод газар орон солигдоод тэр нөлөөлдөг үү дээ. Тэжээлгүй, ачилдгүй, тариагүй гэсэн үг. Энэ улсын наадмын уяачт нь тэжээн, тарин тийм тэгэл дандаа хөлөөр нь явахгүй. Дандаа ашиж чинь. Тэгтээ би чинь 53-тай байсан. 60-тай байсан, мотоциклтэй байсан. Тэгэл тэр нэг хүүхдүүдээ маран гэтэл айлын гадуур хашгираа гэх. Тэгэл өнө 53 орон бачин 60-аас хүүхдүүд үрчин. Тэгэл явдаг байсан. Тэгтээ би майхан эцний хамаал хоёрыг 53 таажд болохоор бас тэр мойцор аждаг байсан. Тэг чинь заваад үгүй өндөргийн зануудад чинь очиход улсын уяачт дандамаар ачиж тариад тэжээгэл байдаг гэсэн. Би та тэрнээс туршлага судлаад ер нь дараа нь ачаад үзэхгүй яасан. Би өмөр говь шанхаж явахад ганц удаа ачсан. Маргааш төв сунгаа хийн гэдэг. Тэгээд төв сунгааны урд өдөр ачиж байгаа. Тэгээ өнөө 53 чинь говь руу явахаар халаад замтаа халаад ус нь устлаа болдгоо. Тэгэл дандаа амраал явсаргаад нар шингэсэн говь шингийн айд дээр очиж хотодоор болгож байгаа. Наа цангасан байх гэж нартай. Тэгсэн чинь буухтан сарлан бохорч очсон. Гүчт юм байл. Наач сураагаан бүрчин гүчт юм байл. Тэгээ би юм юу ярьдаг байлгүй дээ. Тэглэх хөтээд. Би чинь говь шингахад явах чинь энэ Сүхбаатараас авсан уул уянгийн аквамагш авсан соёлон загал өрөөсөн тэр сумын төрөөс. Саармар бас сумын төрөөс. Тэгээд манай Зэтэн дамбагийн хэр хацаацраг бас сумын төрөөс. Зэтэн дамбагийн харуур бас сумын төрөөс. Ингээд дөрвөн төрөмөр авч очиход л тэгэл ганцхан саармар л төрөлт юм. Тэгээд Зэтэн дамбаа тэр явдээ залуу би бол хөдлөрөө алдаад байгаа хэд нь бол ажил хийгээд байгаа санагдаж. Энэ залуу хуяач чинь аргил гахад нэг юм байдгийг. Тэгээ нэг аргилцаар байгаад сум энэ наадмын 10 хэдэн хоногийн ойл говь шингуулсан. Тэгээд энэ хүүхэд нь надад зогссон аваа аргилаад байна ажил хийхсэн гэдэг ингээд арцганаад. Одоо Зэтэн дамбаа байхгүй л залуу ханаас орсон. Одоо хөвн Батэрд нэг залуу байгаа. Тэр л тэгэхэд жоохон бага хүүхэд надад зүг явуулсан. Тэгэл Зэтэн дамбаа залуухнаас орсон тоо. За тиймэрхүү санийтай байна. Говь шанхад ер нь хэр уралцсан бэ? Таны сансанчлан уралдаан болсон уу? Одоо та чинь тэр талаар ярихаараа их огшдог үсттэй. Говь шанхын урд уралдааны тухай тийм ээ. Одоо онцгой хурд нь илүү хурд нь холд тасарч төрүүлж байгаа тэр үсттэй. Миний тэр загал лазар соёл лазар сум төрүүлсэн. Гараатай лазар болсон. Тэгтээ адран соёлон 11-т тагж байсан. Хурдан тойсолт. Саарламар бол гараад
6 7 гарч ирэл тэгэл тэр анангийн хээрч бишилдээ сахар сувд дээр бидний хээрмэртэй гарч хаялдаа үзэл. Анангийн хээрч гараа мот доороос нэгдэг гэдэг юм шүү. Тэр сахар сувд дээр их гараатай мөр байсан. Ажуулсан 9-нд их хурдж яваад би тэр сахар сувд дээр сахар тэгтээ нүдний шилтэл юм байсан. Тэгээс өнөө би таглагаар сахар навшил гэдэг байхгүй юу. Тэрний хээрмэр манай саалмар хоёр нийлэнтэй. Тэгэл тэр савд гэсэн байна. За аврах саралтай хойно өмнөд байна. Хээрмэр төрүүлэл бол саалмар төрүүлэл хээрмэр амуудууд нь гэж ингэж ярьж байсан байхгүй юу. Майхан дотор нь тэгж ярьж байсан байхгүй. Надад тэгж яриаггүй. Тэгэл би хаашаа яваад. Тэсэн уян дотор нь зүйл болдгүй. Өнөө заач байгаа юу. Тэсэн чинь тарган чимсэн гэдэг болдгоо. Заач ирнэ гавчиг хээрэж захтаа. Хээрэж захтаа бол их урдч явчихсан. Тэгээд хоёулаа яана. Майхлил гэж хэллээ. Тэгэл за Юсус л гостой тавил. Юсус игэл гостой тавилсан чинь. Юсус утаа тавил госаад асан төлсөн бүрээр буугаад. Тэгсэн чинь өнөө хоёр мөр чинь аюулын майхан тийсэн чинь савж очих болдгүй тэнцэнэ. Тэгээд л 8 госоод л 7-оос гасал гаргалаа. Очиж намайг одоо заавал тарай бодаа янз бүр хийдэг баймир. Тэгээд утаад гараад тэгээд ингээд ус. Тэгээд хариу үйлсийг авч чадаагүй. Тэгээд маргааш наадам гэж боддог гэж яагаад. Тэгээд тэр майхны бүтэр миний саалмар 45 таггаад очиж хэр авчиж байгаа чинь 70 хэдэд гэсэн. Эний савдыг 100 нэгдэг гэж байгаа. Тэгээд савдыг юусан байна. Авраг юм гэдэг чинь олон юм дараа илүү гэдэг юм байна. Би ч харандаа зайгүй гэж бодож ирсэн шүү гэж тэгж бонд ирсэн шүү дээ. Та ч сая ямар уралдааны талаар майхантайг ярьж юу? Харин их хурдад очиод майхан. Их хурдыг би та говь шанхаг ярьжсэн их хурд 40-д мэдгээд унахаар бүр гайхлаа шүү дээ. Тэгээд 45-д миний саалмар тэгээд 45 дарсан байхгүй. Очин хэр гавчиг яриад 70 литр ороод. Тэр гавчиг яриад сайн дургаас юм уу. Говь шанх хурд уралдааны талаар ярьж өгөөч гэсэн шүү дээ би таныг. Говь шанх ч бол одоо таны хамгийн бахархалтай уралдаануудын нэг нэстэй саарлмартай холбогдолтой. За тэгээд яг би сая нийлэх гэж очсон одогтой болгосон гэж ярьсан тийм ээ. Тэгээд нийлээ 10 өмнө хувийн манай донд уяачд нэлсэн. Манай донд чинь сатн бил дандаа том уяачд явсан дөө. Одоо тэгээд даржинсан талангийн бард иргээд дандаа оргойд өмнө хувийн эдэн сайн мартинээс. Тэгсэн чинь саалмар эргээ гардаг мөр чинь гардаг. Тэгэхээр мотоциклтэй хөөгдөд туулгаж явж жээжний мөрөнд дээр нийлүүлээд. Тэгээд тэнд нэг өнгөлүүлээ. Төв сонгонд. Тэгээд эргээ хөөгд göтлээ явсан чинь явдгүй нэг хөөгд. Ингээ мөр дээр ингээ чирээд ус майхан тачиж чадлаа. Дамдаа чөдөрлөө хийж чадчих. Тэгэл тэдэртэйг идчихэл байсан. Тэгээд орой сэрүүн болохоор авчирд нэмж үуч чанаад. Өглөө өөрөөр тавиад. Тэгээд нэг 2 цаг иртэ идүүлээд өстой заатал болсон даа. Уралдахын өглөө. Үгүй наадам 4 хоногийн хойно болохоос. Тэгээд тэгэж хөшиг нь авлаа. Тэгээд уралдахын урдаараа нуулж шарги гэтэл мөрөнд тарлаад байгаа. Би хараа өөр болгож 3 км-с соёлоороо саалмар хоёроо. Хараа өөрөөр тарлаад 3 км-с тарлаад. Тэгсэн чинь содон бил энэ тарлаа дээрээ тэгж ингээ сар хэрэг болоод. Хөлсөн. Тэгэл маргааш нь анан тэр манай урд дээр. Тэгэл өглөө азраг мордлоо. Тэгсэн саалмар хөөрдгөө мөр чинь.
шангад доороо газар живчээл ингээд. Тэгэхээр садан бэлэд мандат чийлээ. Мэдэн тааглангүй тавган захтнал гэж байхгүй юу. Гэж тэгж байна. Тэгэхээр бодлоо. За айрагдахгүй юм байна. Намайг өдөрөөр нь ажил гатуудсан гэж бодож байгаа юм байна. Би өөрөө санаад хэлсэн. Энэ хүний юм газар гэж байгаа. Өөрийнх юм газар гэж байгаа. Гэж бодож чад тэгээд момайхантай орлоо. Тэгэл яасан чинь газар живчээл байна. Тэгэл яасан нэг чийд нэмнээ хийгээд адил явуулт юм даа. Тэгсэн чинь анаа дээр харж чад дуран гаднаас харж саарлууч мөн чайтай гарч явах ч үйл гэж хүндэгч. Эдэнэ тгүйтгэхгүй бол баха гэж. Гэтэгж гэнэ. Тэгсэн чинь анантай цугаас болоод гөгшин мөрний тавг нь халуул бол гүйтгэдэг шүү чи эртхэн саалманд төхүүлэхгүй бол хээр мөрч алдсан шүү гэж хэлсэн гинэ. Мөгөкс юм хаач хэлдэг. Гэж анан тэгж гинэ. Тэгээд л яг өнөө жинчүү манчүү энэ пати гэдэг явсан чинь сандвич өдөл дандаа томчуулж явсан. Тэгсэн чинь дээд нангад нэг гэрээр явж байгаа. Тэгсэн чинь явуул гэж хашгираад байгаад гээд байна гэлдээд. Тэгсэн чинь явуулаад гэсэн чинь ерөөсөө яагаад гүцэх юм залах. Тэгээд анан ягт гашир хүмүүс татуулчих. За энийг гүцэх гэж явал айргүй мултрах юм байна. Тэгээд явуулт. Тэгээд анан гэж чинь 4-5 дараа явж амгад зүтэд. Тэгэл савдэ хэдэрдэг гэсэн пастын ангаралцсан тавдаг гэсэн 3-т чинь бормордог гэсэн юм. Дандаа л орондоо зайтай ирсэн тий. Тэр хөгшин мөрний тавг нь халуул гэж болоо нь халуул гэж болов байхгүй тий. Тэгээд анаа чинь ингэж ирсэн байж. За таалгаад та цагаан зэр юм уу? Ерсэн цагаан зэр юм. Ерсэн гүйцэтгэхгүй бол гэж ирсэн. Яг тэ болоо харна гэдэг чинь яг бөхчүүдийг барилдахаар болоо харж бэр ордог гэдэг юм уу тэгдэг шиг тэр үгүй тийм л байхгүй. Тэгвэл тэр урд оройны нөгөө нэг юугаад байсан бол одоо ер нь одоо уяа жигдэрсний шинж үйсэн байж тээ тийм ээ. Яг тэ өглөөнд твтээд байсан тэгэхгүй. Тэр яг тэ биеийн хөнгөн аятаа. Өглөө гэсэн шүү дээ. Өглөө. Тэгээд биеийн хөнгөчгөл одоо би оролцох гэж байгаа бол тэгжил хүнээр юм бол тэгжил бодож байгаа шүү дээ тэр марч. Даа чи ярихгүй юм чи. Тийм л читээ. Тэгээд тэгжил төрүүлж байлаа дөө ядах. Тэгэл гоо шангатаар чинь одоо энэ модаль бэрч юм биштэй орондоо галаа. Тэр авгаагаас олгож авсан байхгүй. Тэр чинь манай нутгийн хүн байхгүй юу. Тэгээд авгаагаас олгож явсан чинь 7 настай хүүхдэр унсан байхгүй юу. Манай хамгийн баг. Тэгээд энэ хүүхдээ очих байхад айгаад байдаг. Энэ галаа бол төрүүлнэ гэж баярлаад байдаг. Тэгсэн чинь саалмар гараад ирж байна. Чи одоо морь харж яана бол гэж харахгүй. Гэт юм шүү. Гэхдээ чи нэг 3-4 зэрэг байгаа тэглээд харахгүй гэсэн чинь. Харахтан зэрэг хөвгт чинь шинэ ус хөвгт чинь гойд явж шууд тастж явж гарч байгаа. Тэгээд тастлаа гэж суухгүй л тасал. Тэгээд тийчгсэн алцар 3 км яваад ирж байгаа. 19 настай мөр одоо том одоо 3 бүсэд төрүүлчлээ гэж тухайн үед л одоо бөөнд үйлэн шууган болж ирсэн үү? Тэгсэн л дээ. Тэгээд дандаа ламын юутэй наадад төрүүлж байгаа. Тэр их орд чинь би чинь сармара өндөрийн одоо төрүүлсэн ганданд тогтсон шүү дээ. Ганданд бэлгэлсэн шүү дээ. Өөрийнхөө юу? Тий. За. Тэгээд тэр цааш тэр их ордод очиход гандан бөөн бэлэг энэ лам мам очоод ингээл яан тэгээд
над чинь 5-гийн мэдээ тэр арих гэж зүүн үлдчихэж. Сумынхаа ганданд гэсэн үг юм уу? Үгүй энэ ганданд. Төв ганданд гийн нэр дээр чоожмцод хамбал өргөн барьсан юм уу? тий. Тэгээд энэ сарнууны металлууд голцоон ганданд биш. Тэгээд би говь шанхад төрүүлгэж 69 авлаа. Тэрсэн чинь намайг 69 заа хүлээж авдаа гэсэн чинь. Чао. Харин надад 500 мянган цаас татварлаарай гэж өгсөн шүү дээ. Завааданд нь төрүүлсэн. Цахилгаан хожигийн цахилгаан гэрэл материал дээр юм бас өгсөн. Тэгээд тэр энэ сандежуучин хурдмын спорт мэд хийдэг. Тэрийг бас бэлгэсэн. Тэгээд тэднүүдийн авч тэгээд ерөөсөө автгүй. Медаль л. Одоо саарл морины медаль учраас төв ганданд байдаг юм. Ганданд байдаг шүү дээ. За тэр талаар ерөөсөө болж байгаа юм биш шүү дээ. Таны л одоо гомбичрын саарл гэдэг болохоос гандангийн гэж ерөөсөө яаж байгаа юм байна. Гандан саарл гэж цалалдаг шүү дээ. Тэр одоо өндөр гэгэнд өөрөө төрүүлэн гутал таны гаргасан шийдвэр эсвэл хүмүүстэй зөвлөсөн юм уу? Юу. Одоо саарл морой гандангийн нэр дээр уралдуулъя гэдэг таны дангаараа гаргасан шийдвэр үү? Би бол өндөргийн төрүүлгээд ганданд өгнө гэж юусэн бодоогүй. Тэгээд ганданд хорол сурах гэж чинь өгчмөр юм шиг санагдах таа. Тэгээд өндөргийн зануудаа чинь шагнал хаавнд тэнтэн мөнгөмөр байна уу? Байна. Тэр метал юм байна. 10 тонн тэр урдуур байна. Тэр өндөргийн зануудаа чинь тэр юу өгсөн. Метал юм байна. Тэгээд 91-ийг морьныгийг мацихэлнийг 5 дугуйлантай цай нэгийг 5 дугуйлантай цай 5 дэлийн дуу хэдэ дээр үе тарах чинь одоо дээр үе ясаад байсан тийм тарах тэгээ өч юу гэлээ за зөн төл юм гэсэн юм. Онцгончээр мацихэлнийг гэсэн. Тэгэл тиймэрхүү бай авчулаа таа би чи. Тэр говь шанхаас хойш саарл морьч уралдсан юм уу ер нь? Энэ 19 дэх уралдаад би дадаамд энэ өнцөлтөж алсан байхгүй юу? 2000 онд уу? Тэгээ 2000 оны зудаар. За. 99 онд зудлаад тэгээ 2000 он гараад зудаар яг уу. Тэгээд энэ өмнө ээжэрхний дахин гээд байна гэдэг болтохгүй юу? За. Тэгэхээр өвлөн тэжээсэн жоохон тамиртай байх гээд оролцсон чинь тамир муутай байна. Тэгэл оролцдог. Тэгэл ерөөсөн төрөөс говь шанхаас хойш ер нь уралдааг юм биш үү? Та түрүү 30 гарсан гэж ярьсан тийм нэсэн. 30 гарсан. 30 хэд хүрсэн юм бэ? 32 дэх хөлөө 31 дэх хөлөө тэгсэн. Өндөр миний хувьд бол одоо их л өндөр наслал гэж үзэж байна. Их дорд орсон уу гайгүй юу? Дор орсон та дор орохдоо яг би хараан сэтрээд өвс эдсэн өвс тэмээ ямаа ингээл зүзүүлчих гэдэг. Тэгэл байсгаад хэлээр гаргадаг юм. Тэгээ хойд хоёр хөл нь ингээд мухар юм шиг хойд хоёр хөл нь чийж усаар мухар юм шиг болсон. Тэгэл өглөөнө шуураад ясэлсэн дээр үгүй мөр нь хандж байхгүй. Утлан чирж явдаг юм шиг л ингээл тийм байсан. Тийм л болгоснаас болгосон тоо масаал. 19 хүртлээ уралдсан, баг 20 хүртлээ уралдсан. Тэгээд шүтлэнгээс эхлээд уралдаж байгаа шүү дээ. Тэр олон жил уралдсан. Тэгээд ахад уягдлгүй 10 жил болсон биз дээ. 31 2 өрнө гэхээр тийм уралдлгүй 10 хэдэн жил ижил сөрхтэй явж байгаа шүү дээ. Тийм ээ? Тийм баа. 30 20-т тийм байна. 10 гаруй жил болсон. 11 2 жил уралдлагууд. Тийм байна. Тэгэхээр ядгийн одоо 100 мөн болохоор морь мал уяал яслахоор энэ төр бас өөрийгөө хөнгөрүүл цайхгүй л уяам уяан дээр ирээл тих үү? Тэгэн. Тэр чинь шандар байлахгүй. Уйсан мөр ялаарх нь орооцолд нь тэгээ шандар ирэл зогсоо их дуртай. Тэгдэг.
Тиймэрхүү л байна да тэгэхээр. Таны саарл морины талаар ер нь одоо хүмүүс одоо ямар магтаалын үг хэлж байгаа. Одоо үнэхээр одоо хурдан адууны ийм шинж нь байна. Одоо гарцаагүй төрмөл адуу юм. Ялтчул одоо удмын хөөхөр хоёр талаасаа хурдны удам тавина шүү дээ, тийм ээ. Мэдгүй болсод юу ярьдгийг би л ордонд гэж үйдсэн. Олцоод бол саарл мор шиг мар одоо чамд ахид төрөхгүй л гэдэг. Нэг өнд хоёроос илүү сайн мэдэрдэг хүмүүс. Надад ах хонгор морин төрсөн. Саарл мор төрсөн. Ах хонгор морин юу яаж төрсөн одоо вэ? Тэр чинь бас л харин наслаг үзэлдэл 11 2 нас орсон. Нэг тэр зээрдгүүний төл юм уу? Зээрдгүүний төл. Эцэг саарл азраг. Тий. Тэр хонгор морин яаж тавьчихсан? Тэр соёлонгоос аваад ирсэн 2-3 жил төрүүлсэн. Соёл нь хязгаарлан үрээ яагаад ч үгүй. Соёлонд нэг тэмээний би нэг тэмээтэй байсан. Нэг л атуутаж байсан. Тэгэл нэг тэмээний таагуурыг зогсоох санаад явсан чил зогсоог өрсөн байхгүй. Тэгэл тэр жил нь уяал соёл өрөө сумнаад төрүүлсэн байхгүй. Тэр чинь манай хатам нас ордгийн. Хитаан дийдэж. Би хатам эцэг уяач юм байсан л да. Тэгсэн чинь атига насрахад битгий очираа минь. Мөрөөр. Тэгээд манай энэ хүүхэн нэл хойтой байсан. Тэгэл энэ хотод ич нас орсон л да. Тэгэл би 6 насны мөр уяхад даагаан төрүүлгээд, азаргаан төрүүлээд, соёл морин төрүүлэх гэсэн. Тэгээд сумдан 3 мөр төрүүлгээд аваа цаана айраг идэт айраг авсан. Цаана 3 зэрэг дүүнэ дандаа давхар байх юм чинь. Тэгээд 3 мөрийн төрүүлж 3 айраг авлаа, 4 айраг авлаа гэсэн. Тийм л наад мэдвэсэн. Танд бол бас таныг морь уяхад нүдээс хүн бол хадам аав гэж та ярьдаг шүү дээ, тий? Тэрнээс илүү өөрөө удам содорт бол морь уйжсэн хүн байхгүй. Би л багада хурдан морь уйж байгаа, унж байгаа. Тэгээд хадам аав одоо бас уяж хүн байсан учраас морь уйдаг болсон юм гэж ярьдаг. Тий. Манай хадам ч сайн юуч байсан бас хурдан чадвартай байсан. Данч металл уйд алмар төрөл гэсэн алдаа цолоог авдаг үед алмар төрөл гэсэн. Дандаа нэг хатаг шивж уралдахгүй болохоор чинь сумт металл гэдэг аймагт металл гэдэг бас. Тэгээ хатаг шивж уралдвал улсын наадам төрөл энэ олон төрөө ах том байсан байхгүй. Тэгэл хатан нас орсон тэгэл би хатаг шивж нэг нэр алдар олж яваал тэгэл яа. Та ч гомч руу одоо танах хэдэн хүүхэдтэй юм бэ? Манайх 8 хүүхэдтэй. 8 хүүхэд тэр одоо хэдэн морь мал уйдаг вэ? Ер нь таныг залгамжилж морь уйж гэнэ үү? Энэ 4 хүүхэнтэй юм бэ. 2 хүн гацад би 4 хүүхэн гацад би. Хөдөө байгаа 2 нь морь уйна. Нэг нь аймаг алдарт байж, нэг нь сум алдарт байж. Тэр анхаа гэж сайн тэр уяачд нааданд дуурайн төрүүлсэн хүүхэн. Тэр л таацлаа юм л. Өөртөө ядуугаар л наадах уу? Тийм тэгэлгүй явтаад. Би шинэ хурдатууны өгсөл гаргасан хүмүүс тэгэл тэр үн тэр л байгаа ач маань. Тэгэл тэр л одоо тэр нэг тодруулах бол гэж бодсон шүү дээ. Тань дөрн дандаа ингэ сонсоод байсан чи бүгэ адуу их хурдтай хүн юм бэ та тийм ээ? Тийм. Хонгор морь, саарл азрах, саарл морь гэл ингээд. Тэгээ манай хатмах чинь буурал адуутай байсан. Тэр буурлууд их хурдан байсан. Тэгтээ энэ сүүлийн эднүүд дандаа хатмын өгсөн миний нэтэлдэг гэсэн. Тэр буурлууд нь хатмын нэтэлдэг гэсэн. Хатмын тэр хэдэн буурлууд бол дэнтүүдийг хурдан байсан. Дандаа энэ хойцгийн орос хатны ирлийз одоо байхгүй. Зөв. Тэр нь яаж тэгж цустаа адуу танаа хатан ирсэн юм бол? Өнөө мөчийн зод болохгүй юу? Тэгээд манай дунд аймаг чинь малаан гарсан байхгүй юу? Тэгээд орос тусламжаар хэдэн багато явуулсан баг. Тэгээд энэ чинь манай Монголд энэ төгөөд лам байсан. Тэднэр 3 шүтлэн байц
өгч гинэ гэж тэр лам малаа баасан байсан билүү. Тэгээд манай хатам хүн нэг шүтлэн бацэн авах гээд очсон чинь хоёр насных нь хоёр атаа өгч. Тэгээд манай хатам малаа бараагүй байсан байна. Тэгээд хоёр атаагаар ганц буурал шүтлэн бацсан гэж байна. Тэгээд тэр бүх юм тарьчихгүй. Тэгээд тэр манай тийм баруун дэд бас нэг хордтой юм байна. Тэр үн сонгоор буурлаад байгаа тэгэл. Тэгэл тэрүний л тэгэл дандаа буурал, хонгор буурал, хар буурал, хүрэн буурал тийм одоо. Тэгээ манай таадмах чинь дандаа буурлаад байна. Тийм л учиртай юм да. Хадмын адуун дээр та дээрээс нь Тийм би нэг Маранбийн баяраас саар лазраг, Маранбийн баярын саар лазраг авсан. Нөгөө хүрэн азрагны удам тийм ээ. жаргал өнгөж дэлгэрэн батаныг баян дээр дийлжсэн төвөр азрагныг авсан. Түүнээс өөр энэ гурваас гадна ахиж та энэ тэндээс адуу мал авч сүлсэн үү? Энэ би зүүнтэй адуу зүсэн шүү дээ. За хаанаас Энэ Афган багш гэж уулын Афган багшаас би тэр загал азрагч авсан. Тэр ангийн хэрмний дүүхээр азраг авсан. Тэр айнас. Би нэг ийм асуумаар байна. Та сарл морио гандан дөрөгцөн гэсэн шүү дээ тийм ээ? Тэгэхээр яадаг юм бол одоо тэндээс нь цол хэрэгэн өгөгч байдаг юм уу? Эсвэл одоо энэ тентгийн уралдаан наадамд явахаар тусгай ном сонио уншигч байдаг юм уу? Бас тийм тодорхой зан үйлүүд хийх үү? Хийлгүй ядгийн тэр гэж. Ерөөсөн говь шангат очсон, ламн очсон, заваадан чатсан, өндөр гэнтлэж өгөө их хурдад очсон. Улсын наадамд бол 3 ирэхэд дандаа энэ айцсан даваа нартаж чинь дандаа би чинь ламаар л тахаж байдаг шүү дээ. Ном сонио уншаад л гаргадаг багтаа тийм ээ. Ном уншилгүй яг юм сонио уншиг гэдэг. Тэр нэ бурхан чичнийхээ намайг л уншил сан хурж. Тэгээд та сарл морио одоо нөгөө бурхан дадглоор нь дэл сүүлийн ч гэдэг юм авч тодорхой юм гандан дөрөхгүй зүгээрээс нь. Би юу хүүхдүүдийн байшинд толгойн хатганд бодолтой байгаа. 4 тургийг аваад 2 үүдэн гэсэн чинь нэг хөргөн нэг тургийн энэ одоо манай их хүүхэнд нэг тург юм. 4 тургийг авч сангийн байх хэрэгсэн. Манай нэг нь байсан одоо хүүхдүүд л бодлоо. Дилийн сүүлдээ наваад би ингээд дугуйлаад хожид төрхөд яасан тэр сүүлдээ гарахаа идэд очиж тийм байна. Нөө зөв. Тэгээд надад хаялаа шүү дээ. Сүүлийн надад хаялаа. Хожид төрхөд яаж ч гарахаа идчих тийм байна. Зөв. За толгойд одоо тэр хүүхдүүдийн манай хатмын тэр хэдэн хөрөө авдар тийм тэр хатганд бодолтой тэр дотор л байгаа. Толгой чанаад мөлжөөд сайхан өмгөрөх тарих мөрхийн өмгөрөхгүй болгоод тэгээд хатганд очдөг. Тийм л би тэ. За баярлалаа гомчраа бидний урилга хүлээж авч ярилцсан. Хоёулаа ярилцлага энэ хүрэж жаргая. Тэгээд бидний урилга хүлээж авч ярилцсан баярлалаа. Эрүүл энхий журтуудаа наслаарай гэсэн эрүүл ярилцлага өндөрлөе. За тэгээд танд сэтгүүлийнхаа дээрээс. За энэ манай сэтгүүлийн дээ. 20 танаа дундгой үеч оржээ. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Одмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.